За сайн байна уу? Та бүхэнд яг одоо Edswiz-ийн Smart Home камерыг танилцуулахад бэлэн болж байна. За энэ камерын хувьд гэх юм бол манай бас нэлээд бест борлуулалттай камеруудын нэг байгаа. За өмнө бид нэр Smart Home Camera TI1 гэдэг хувилбарыг зардаг байсан. Одоо юу санал болгодог байсан бэ гэх юм бол энэ нь болохоор хөдөлгөөнд дагдаг. За таны дуу хоолойг камер байгаа газар ерөнхийдөө хөргөж өгөх боломжтой. Тэгээ 1080 дүрслэлээр бичдэг байсан ийм камерээсаа. За тэгвэл одоо шинээр орж ирсэн Smart Home Camera TI1 Pro гэдэг загварыг та бүхэндээ санал болгож байна. За дүрслэл нэгтралын үед гэх юм бол 2K дүрслэлтэй болсон. За аппликейшнээр ашиглахад бол ер нь ямар нэгэн тийм төвөггүй асуудалгүй болсон. Бүртгэл бол инээдэр асуудал маш дажгүй гайгүй болсон гэж хэлж байна. За дээр нэмэгдээд холын Wi-Fi дэмждэг болсон. За Wi-Fi орчин жоохон муу байдаг ч юм уу те аль эсвэл нэг юм олон device холболтуудтай газар ерөнхийдөө бол энэ камер дүрс маань жоохон нэгтаршил нь унах магадaltaй байгаад идэг байсан бол тийм зүйл одоо ер нь бол байхгүй болж байна гэж хэлж байна. За тэгээд шөнийн бичлэг болон өнгөний дүрсэл маш сайжирсан ийм холбоор байгаа. За тэгээд гэрт болон жижиг дунд бизнес эрхлэх лангуу болон одоо аюулгүй байдлын шийдлийг бий болохыг хүсэж байгаа газараа ерөнхийдөө бол та энэ загварыг хэрэглэж болно. За яг одоо болохоор та бүхэндээ аппликейшнийг нь яаж ашиглах вэ? Мөн бас ямар аппликейшн байдаг вэ? Яаж дараалтаагаар оруулах вэ гэдгийг та бүхэнд бол танилцуулъя. За би энд ингээд задлагаад эхэлсэн байна. За өмнөх загварын үгэх юм бол хуучин Android залгууртай гэсэн бол энэ одоо утас нь урт тулснаас гадна Type-C залгууртай болсон байгаа. За энд задлагаад ямар нэг юм та хийх шаардлагагүй. Энэ дэр нэг коноп бол байхгүй. За энэ дэр юу байгаа вэ гэх юм бол ингээд энэ гэрэл асж байгаа. За энэ гэрэл нь холбогдсон утасны төхөөрөмжийг ерөнхийдөө бол эргэж хайна гэсэн үг. За мөн бас өөрөө аппликейшнаараа дамжуулаад Wi-Fi-тай холбогдсон нэг л удаа холбогдсон байхад дахин холбогдоод авах шаардлага байхгүй. За энэ яаж нэг гэхээр эргэн тойрныхоо зүйлийг ерөнхийдөө бол тогтоож авч яана гэсэн үг. За камер маань болохоор 360 градус сэргэн, дээш доошоо 180 градус сэргэн. За энд цэнхэр гэрэл асж байгаа нь ямар учиртай юм гэхээр би өмнө нь утастайгаа холбогдсон байгаа болохоор миний утас руу шууд ерөнхийдөө дүрсийг өгж эхлэнэ гэсэн. За утастайгаа холбогдоогүй үед ерөнхийдөө бол энэ цэнхэр гэрэл маань ингээд анивчаад байдаг. За тэгээд аппликейшн болон мөн бас камера холбосны дараа ерөнхийдөө бол шууд камераас утас руу дүрсөө өгж эхэлнэ гэж та ойлгож байна. За тэгээд хайр цаг задлаад ерөнхийдөө бол QR энэ сургалтын номон дээр жижигхэн гарын авлага дээр нь байгаа. Мөн бас камерын доод хэсэгт байгаа энэ QR-ыг уншуулснаар камертайгаа шууд холбогдох боломжийг бүрдүүлж байна гэж ойлгож байна. За ямар аппликейшн байдаг вэ гэж түгээмэл асуудаг. За тэгэхээр та бүхэнд харуулъя. За та Android болон iPhone ашигладаг байх юм бол Play Store болон Apple Store руу ороод search хэсэг дээр нь Edswiz гээ хайгаад үзэр. Edswiz гэдэг. За тэгэхээр яг одоо бидний энэ харж байгаа Edswiz гэдэг энэхүү аппликейшн байгаа. Тэгэхээр та энэ аппликейшнаар дамжуулж ерөнхийдөө өөрийнхөө хяналтын камерыг ажиллуулах боломжтой. Энэ үйлдэлийг та нэг удаа хийсэн байхад дахин одоо камера асаагаад үүн үйлдэлүүдийг хийгээд байна гэсэн ойлголт байхгүй. Тогон залгаад орхисон байхад л ерөнхийдөө бол интернет орчинтой байхад таны хүсэж байгаа дүрсийг шууд ерөнхийдөө бол таны утсанд дамжуулж харуулна гэж ойлгож байна. За ингээд энэ ямар аппликейшн байдаг вэ гэхээр Edswiz-ийн ийм аппликейшн байгаа. За би та бүхэнд дэлгэцэн дээрээ харуулъя. За энэ доор харагдаж байгаа Edswiz гэсэн юм бичгтэй ийм аппликейшн байгаа. За энэ ингээд байж байна. За энэ нь болохоор TI1 B1 1836 732 гэдэг энэ загварыг хэлж байна. Бүгдээр одоо энэ камертайгаа холбогдъё. За камер маань ерөнхийдөө бол ингээд утастай шууд холбогдсон байна. За дүрсийн томоор үзье те бүгдээрээ. За томоор үзэх юм бол ингэж харагдаж байна. За арай нэг өөр байдлаар харуулъя яаж байна. За одоо ингээд бид нэр
камера хөдлөгж хянах боломжтой. За ийшээ зүүн тишээ одоо баруун тишээ. За ингээд харагдаж байгаа та бүхэнд. За дүрслэлийн үед гэх юм бол юм байна те. За би та бүхэнд нэг зүйл ингэж харуулъя. За энд аппликейшн дээр харагдаж байгаа та бичлэг хийх боломжтой утсан дээр. Цааны бас байдлыг бас энэ дээрээс ингэж хараад рекорд хийгээд бичих авах боломжтой. За яг энийг бас нэг хэрэгтэй гэдэг талаас нь бол харуулж байгаа. За ярих боломжтой байгаа. За одоо та бүхэнд харуулъя. За энэ ингээд камерман ажиллаж байгаа ингээд давхар байж байгаа болохоор ингээд noise нь бол ингээд давтагдаж байна. Та бүхэн анзаарсан байх. За тэгээд энэ дээрээс өөр ашиглах боломжтой юм гэх юм бол дүрслэл байна. Та ингээд утсан дээр бичиж авъя гэх юм бол HD-гээр Full HD-гээр стандарт хэлбэрүүдээр ингээд сонгоод бичих боломжтой. Одоо болохоор QHD гэдэг хөлбөрийг бол бид нэр бол харж байна те. За камера ингээд дээшлүүлээд доошлуулад ингээд хөдөлгөөд явах боломжтой. За юм байна. За ингээд бүртгүүлэх зааврын та бүхэндээ харуулж байна. За бүгдээрээ Монгол улсыг хайгаад ингээд гараад ирнэ. За энд ямар аппликейшнаар бүртгүүлэх боломжтой вэ гэдгийг харуулж байна. За Gmail болон Yahoo Mail, Facebook аккаунтаар, Google аккаунтаар ирэх болох боломжтой, TikTok болон бусад аппликейшнуудаар аккаунтаар орох боломжтой гэж байна. За бүгдээрээ түгээмэл ашиглалтын юм чинь Facebook-оор бүртгүүлчихье. За тэгэхээр яг одоо бүгдээрээ TI1 камерыг хэрнээ бүртгүүлэх гэж байна. За энэ камер маань болохоор одоо ингээд хаагдсан байна. Тэгэхээр бүгдээр unlock хийнэ. За ингээд энэ камер ингээд буцаад ороод ирж байна. За ингээд та бүхэн дэлгэрүүлж асуух зүйл байвал манай пэйж хаяг руу юм уу эсвэл манай дэлгүүрийн утас руу залгаад асуух боломжтой. Мөн бас яг энэ камертай холбоотой бүр ингээд деталь юм асуухыг хүсэж байвал шууд ингээд энийг нь яах вэ, тэрийг нь яах вэ гэдээ шууд асуугаарай гэж хэлмээр байна. За ингээд гэрийн Home Smart Camera EasyViz-ийг та бүхэн аппликейшн яаж татах, яаж суулгах юм бол зааж өглөө. Илүү дэлгэрэнгүй юм асуумаар байл та бүхэн бас уцтаад асуух боломжтой шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.